хөвгөлтэй, нүүрэмгий, цоглог, айгүй их найрсаг нохоод бараг л хүн болгоны нохоо юм шиг л байж идэг. Одоо бараг энэ хэний нохоо юм бэ гэх юм бол хитрхи найрсаг. Одоо заримдаа би санаа зовоод тийм найрсаг байж байгаа түүн дагаа явж байгаа нэг. Намайг Бүчин лам гэдэг. Би Асаа савар төрөмс байгууллагын координатороор одоо ингээ 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Би ер нь бол бүр багасаа амьтанд хижээжсэн, амьтанд аюу хайртай хүүхэд байсан гэж хэлж болно. Тийм болохоор ч тэр юм уу амьтанд одоо үргэлж туслахыг хүсдэг. Гэр хүсэл сонирхлоор Асаа саварт 2018 онд нэгдэж ажиллаж эхэлж исэн. Тусдаа одоо гарсан гэх юм уу гэр бүлээс аав ээжээсээ тусдаа гарсныхаа дараа амьтантай болно гэдэг хүсэл бол байсан. Тэгээ яг тэр хүслээ биелүүлээд түргийн анх 100 гээд нохотой байлаа. Тэгээ нохоо манай 2 нас хүрлэхгүй ходоод нойролж байгаа асуудлаар бол жамаасаа эрт одоо явчихсан. Тэгээд бараг 6 сар өвдсөн баха. Тэгээд өгж явах үед нь нохоо түр хараад ингээ хань болгоод ямар ч байсан түр хараадахыг гээд нэг нохоо авч исэн чи одоо ингээ бүр үлдээд манад ирснээсээ хойш ингээд 6 жил болж байгаа. Одоо гон гараад бол 7 хүрнэ. Манай нохог Зима гэдэг. Яг нэг үйлдвэртэй нохоолдог. Гэтэ би бол аль болох уг нь үйлдвэргүй нохоолт хийхийг хүсдэг байсан чинь ингээд яалтчгүй түр харж агаад бол үлдчихсэн. Тэгээ нохоогоо анх 6 сартай байхад нь түр харъя гэж авч агаад тэгээ ер нь бол бүр үлдээд ингээд манай нохоо болсон баха. Нохоо аягүй сони юм билээ. Одоо хоорондоо ингээд зодтолтол ингээд тоглоал байдаг юм шиг хэрнээ. Мэдэгдэдгүйгээр аягүй хурдан нэгэндээ тасдаг. Айгу өрөвдмөр ингээд том нохоог өнгөрсний дараа бол манай нохоо нэг хэсгэл ингээд сэтгэл зүйн одоо хямралд бол орж ирснийг одоо санаад итээ. Нохоогоо чадахт гараа бол хайрлаад тижээж байна. Гэр бүлийн гишүүнэ гэж үздэг. Миний нэг эмзэглэж авдаг зүйл бол ялангуяа манай монголчууд бол нохоогоо маш их дээдэлдэг. Ингээ бүр идүүрийн хүртэл ухаа зүйл хийдэггүй, цэвэрхэн байлгад нүүдэлчин соёлтой арт түмэн те. Гэтэл одоо ингээд хотжох хөгжил дэвшилд ойртохын хэрээр улам одоо ингээ буцаад тэрс ёс заншил нь алдагдаад гэр орололт бол аюул нохоог метр хүрхгүй гинжнээс уйн хоол өгөхгүй хөлдөө угац долоолгоно гэдэг ингээд амтныг бол ингээд нүдэн дээр ингээд тамлаад байгаа юм шиг надад санагддаг байдаг. Дээр нь ингээд хүүхдүүдийн нүдэн дээр амттыг ингээд бууддаг, алдаг тий эргээд амтэн чинь өөрөө хүний асуудлаас болоод үржээд идэг. Тэр үржлийг нь зогсоох нь чулаа гэдгийг ойлгохгүйгээр буудаж устгаад байгааг бол би бүр маш буруутгаж явдаг. Тэгээд удахгүй яг манай гэрийн дэжээр амтны тухай хууль маань хэрэгжээд эхэлсэн. Нохоо муурыг буудаж устгахыг хориглох байгаа нь бол том дэвшил болоод сайн зүйл болох хаа гэж би бол найдаж байгаа. Тэгээ хүмүүстэй хандаж хэлэхэд амтныг битгий зугаацах байдлаар аваарай. Хүүхдээ гаргахтаа төлөвлөдөг шиг амтаа авахтаа ч гэсэн 15-20 жилээр төлөвлөж байгаарай. Одоо богинохоо амьдралд нь хайрлаад ингээд хамтдаа ингээд амьдралыг нь тулаасай л гэж боддог доо. За баярлаа.